Сайн бацгаана уу, Сэдэв ТV-гээс хүргэдэг нийслэл шийдэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийн зочноор бид бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Зорио гэж хүнийх урьж оролцоолоод байна. Таны энэ өдрийн мэндийг хүргэе. Танд болоод энэ өнөөдрийн бидний ярилцлага үзэж байгаа нийт үзэгчдтэй энэ оройн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр нийслэл шийдэл гэдэг нэвтрүүлгээрээ бид нийслэлийн хөгжил цэцэглэл тийм ээ тэр тусмаа хувь хүний үзэл бодлыг ямар байдгийг энэ тал дээр бас хүргэдэг байгаа. Тэгэхээр хоёулаа ярианы ихэнд таны бодлоор яг одоогийн бид бүхний Улаанбаатар хот хөгжлийнхөө ер нь ямар төвшөнд явж байна тийм ээ энэ талаар яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Хөгжлийн төвшин тодорхойлох жоохон эрт байх л да. Бид бол хөгжиж эхэлж байгаа хот юм байна. Монголчууд өнөөдрийн хүртэл 2200 гаруй жилийн түүхэнд төвлөрсөн хот суурин нэлээд олныг барьж өгд нэлээд олон нийслэлтэй. Та бидний мэддгээр бол хар хорон гас ахуулаад зөндөө олон нийслэлтэй байсан. Гэхдээ бидний ярьдаг энэ туулын сав газар алтан дэвшийн хөндөд эртнээс хойш нэг цөөх хэдэн жил болж байгаа. Уг нь бол илүү их шашны төв шахуу байж байгаад энэ Монгол улсад бас 20 дугаар зуунд томоохон бүтээн байгуулалт хийж эхэлснээрээ суурьшмал амьдрал тэр тусмаа Европын та бидний заримыг дагаж дүүрэх заримынх нь үзэн яддаг энэ хэв шинжиг болж байгаа. Манайд бол одоохондоо бид зөвхөн мөнгөний төлөө өмчтэй болохын төлөө уралдаан явж байгаа. Энэ төлөв энүүнийг харин хариуцж зохицуулж явах хэвээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн удирдлагууд, үе үеийн удирдлагууд эдгээр маань бас дутуу ажилласан болоо да. Тэгэхээр бид одоо хөгжиж эхэлж байна гэж ойлгох гэдэг нь шүү дээ. Хөтөлбөрөө, бодлогоо гэл ойрхон ингэ солиол яваад. Таны зүгээс өмнө тийм ээ өмнөх жилүүдэд ер нь яг энэ хотын соёл тэр зам хотын хөгжил дээр яг өөрийнхөө гар бие оролцсон ийм туршлагуудаас та бас хуваалцах хэрэгтэй гэж бодогдож байна л да. Бидний үеийнхэн тийм юмд их сониуч юм хийж бүтээчих юмсан гэсэн нэг тийм үе байсан юм шиг. Бүтээн байгуулалт гар бид оролцсон юм бол би сурч авахгаас эхлээд орсон баг. Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх, хотын хогийг цэвэрлэх, тухайн үед ерөнхий боловсролын сургуулиудад хавар намрын 14 хоногийн ажил гэж хэл гаргадаг, хуваарлдаг байсан. Сургалтын хөтөлбөрт нь байна. Тэгээ бид нэр хотын цэвэрлэгээ хийдэг байсан. Хотод мод тарьдаг байсан. Зүлэг усалдаг байсан. Тэр удаа бид нэр ганцуу дээр пионерын эргүүл гэсэн тэмдэгтэйгээр гарцуу газар зүлгэн дээгүүр усан улсуудад шаарлах тавьдаг тийм өрхөдөд байсан. Тэгэхээр тэр үеэс эхэлсэн байна. Тухайд 2000 онд байсан залуучууд маань гадаадын орнууд, Солонгос, Европын орнууд руу яваад өгч. Тэр зайд нь орон нутгаас шилж ирсэд маань хорж ирсэн. Энэ улсууд маань хотын дэг журмыг бас сайн ойлгож амжихгүйсэн. Тухайн үед бид нар бас залуучуудын клубүүд гэж байгуулад хотын соёлын тухай хотын соёл биднээс эхэлнэ гэдэг клубүүд байгуулж ирсэн. Гэхдээ газар авч чадаагүй. Учир нь дэндүү олон хүн өөрийнхөө дураар байхын тулд бидний тэр шаардлага юмыг бол ойшоогоогүй, бас ойлгоогүй. Гэхдээ 10-аас 15 жил тухайн газар амьдарснараа хүн суурь иргэншилтэй нийслэл иргэн болд юм байна л да. Тухайн үед эрд нүүж орж ирж байсан улсууд тэдгээрийн хүүхдүүд өнөөдөр нийслэл иргэд болчлоо л да. Тодорхой хэмжээнд. Тийм ч учраас бас та бидний харж байгаагаар сүүлийн 4-5 жилийн хугацаанд Улаанбаатарын өнгө зас сайжирж байна. Гудамжинд нус сэрээ хаяхаа багаслаа, хог хаяхаа болчих. Бас тийм увайгүй нийтийн дагаж мөрдөх ёс зүйрмийг зөрчсөн улсуудаа шаардлага тавьдаг болж эхэллээ. Бас жигшдэг болж эхэлж байна. Ер нь хотын төлөвлөлт, хотын хөгжил ер нь яг юунаас эхлэх ёстой юм бэ тий? Ер нь төлөвлөлт гэдэг бусад улс оронтой харьцуулахад яг одоогийн манай Улаанбаатар хот яг ямар байгаа. Та энэ тал дээр нь харьцуулсан ч юм уу тэгэж дүнс одоо ийм зүйл дээр ингэж хиймээр юм байна да гэж энэ тал дээр ер нь өөрийнхөө байр сууриас хариулаач. Мэдээж хот зохион байгуулалтын төлөвлөлтөөс эхлэх ёстой. Төлөвлөлтөн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Нэг хүнд хэдэн метр квадрат байр өрөө байх ёстой. За тэр хүн тэр олон мэдээж нэг байранд олон айл амьдарч. Тэр олон айл тэр олон хүнд хэдэн хүний дунд нэг цэцэрлэг, нэг сургууль, нэг үйлчилгээний төв, амрах, зугаалах талбай гэдэг ингээд тооцоосон байна. Энийг бол бид нар нэг ухаантай царайлаад бие мундагтай биш. Угаасаа энэ стандарт гэж гарцсан. Тэрүүнд нийцүүлд хот төлөвлөлтөө шийддэг. Энэ нь болохоор манай улс төр өөрөө тогтворгүй нэг 4-8 жилд солигдож идэг. Одоо сүүлдээ бүр 2 жилд 1 жилд солигддог болж эхэллээ шүү дээ. Энэтэй холбоотой төрийн албаны мэрит систем гэж байгаа шатлан ахих дэвших
өөрийнхөө мэдлэг боловсрол улс орондоо зарц зориулах энэ систем нь алга болсон учраас богино хугацаанд сонгуульд зарцсан мөнгөө буцааж олж авахын төлөө явдаг ийм төрлийн албан агчтай болцсноос төлөвлөлт нь алдагдсан. Түрүүний ярьсан зохион замбраагүй зохион байгуулалтгүй байшингууд ч мөгдөрөл энэ улсуудын мөнгө олох гэж агаал авах авч хийсэн зүйлний алдаа энэ шүү дээ. Тэ? Энэ улсуудтай хариуцлага тооцох ёстой. Энэ одоо Улаанбаатар хотын үе үеийн ерөнхий төлөвлөгөөний газрынхан тэр үеийн Улаанбаатар хотын үе үеийн газрын албаныхантай энэ асуудлыг ярих ёстой. Мэдээ тэр төлөвлөлт алдагдсан. Улаанбаатар хотын төгжрлийн талаар бид нар олон улсын байгууллагатай хамтарч ажилласан. Тухайн үед ч экспертүүд буюу шинжээч нар судалж үзчихэд Улаанбаатар хотын автозамын тухайн үеийнхаа зам нь шаардлага хангана автомашиныхаа даацыг дийлнэ. Энэ дээр 2-3 том ноцтой дутагдал байна. Нэгдүгээрт жолоочийн ур чадварын асуудал. Одоо тэр хүн машин барьж байхдаа яадаг, муу барьдаг, хамаагүй шиг давхидаг, эсвэл удаан явдаг. Түүнээсээ бол шүргэлцдэг, бусдыгаа түгждэг. Энэ асуудал гэж. Нөгөөх нь болохоор ёс суртахууны асуудал гэж. Утасны машин барьж байхдаа утсаар ярьдаг. Бүр мессеж бич фэйсбુક ухдаг хүртэл болж байна. За тэгээд дүрм зөрчдөг, дураараа авирлдаг, бусдыг хүндэлдэг. Энэ тухай яригдаж байна. За 3 дугаарт гэдгсэн Улаанбаатарчуудын зорилго нь холилдчихсан. Үсээ засуулахын тулд хотын төв явдаг, хоол идэхин тулд хотын төв рүү явдаг, бичиг баримт авахын тулд хотын төв рүү явдаг. За бүр хүнтэй найзтайгаа уулзахын тулд хотын төв рүү явдаг. Хүүхдээ сургал зөөхөхийн тулд хотын төв, цэцэрлэг нь хотын төв, ажил нь хотын төв гэдэг. Бүх юм холилдчихсан. Тэгээ уг нь бидний ярьжсэнээ санаа аваад энэ зарим удирдлагууд нь Улаанбаатар хотод нэг хэд хэдэн дид төвүүд байгуулна гэж ярьж эхэлсэн. Тэгээ одоо тэр нь дахиад ингээл унтарчлаа л. Уг нь бидний санааг эднэр улс төржүүлээгүй авсан бол бид нар санаагаа мөрийн хөтөлбөрөөр ил тодгээ гаргаад тавьчихдаг шүү дээ. Тэгээд энэ манай л мөрийн хөтөлбөр учраас бид нар хэрэгжүүлэн та нар битгий хэрэгжүүл гэдэггүй. За аваад хэрэгэл. Улс орн өөдөлж юм гэж. Энэ улсууд маань тэр мөрийн хөтөлбөр бүтэн уншдаг жоохон залах уу. Тэгээд дурангад ганц хоёр эргүүлж үзээд тэгээд нэг тийм зуршилтай юм байдаг да ном эхэлж нээж үзээд их сонирхолтой явж ирсэн нь яаран хамгийн сүүлийн хуудсыг эргүүлээд яа төгсгөн үнцэх гээд идэв. Яа дуусчих бод. Гэтэл тэн чинь нөгөө өрнөл тэрнийг байхгүйгээр шууд за зэгэл гачдаг гэдэлхэн. Ингээд ганц хоёр хуудас эргүүлж чад хамгийн суудлын хуудас ингэх юм байна гэж хийдэг. Гэтэл тэр хоорондын харилцан хамаарал уялдааг нь ойлгохгүй хийсэн юм чинь нөгөө гой санаа чинь бүтэхгүй болоод тэгээд дээрэс нь мөнгө идэх гэж оролдохоор тэр чинь бүр утгаалтай тэгээд дуусчихдаг. Жишээ нь тэр дэд төвүүдийг байгуулах, хүүхдээ тэр тухайн өөрийнхөө амьдардаг орчиндөө хүргэн хангалт оруулаад өгдөг сургуультай, цэцэрлэгтэй, тэр нь хотын төвийнхтэй ялгаа авахгүй стандарт бөгөөд сургалтын чанартай байх юм бол хотын төвд хүүхдээ авчрах ямар хэрэгтэй. Тэнд нь тийм үйлчилгээ байгаад идэм бол тийшээ хүн очиод тэндэл үсээд цолгоос хотын төв рүү орж иж засуулж ирнэ яах гэдэг. Тэнд нь тийм айтан хоолны газар, ресторан, баарнууд юм бол яагаад бас хот руу орох хэрэгтэй. Тэр энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байхгүй. Тэр энэ асуудлыг шийдэхин тулд нөгөө түрүүний ярьсан төлөвлөлтийн асуудал. Төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Мэдээж тэнд байгаа иргэд өөрсдийн санаачлагаар хийх гэдэг юм бол 1000 жил бол. Мэдээж хот хийх хэрэгтэй. Улс хийх хэрэгтэй. Хотын удирдлагын төлөвлөгөөний хийх хэрэгтэй. Гэтэл энэ үнийг хийдэггүй. Хийх болохоор тийм аливаа ямиг улс төржүүлэх, дээрээс мөнгө олох арга хэрэгсэл болгоод асуудал шүү дээ. Би муруу болзошгүй нэг тийм юм ярьсан. Хов живийн тал шиг юм зүйл. Гэхдээ энэ хэрвээ байж болдог бол зарим хууль хяналтайгаа шалгах хэрэгтэй зүйл байна. Жишээлбэл Улаанбаатар хотод тодорхой газарт зам тавихаар бидний ярьж усаа трасс буюу тийм замын зургийн дагуу гарахаар тэрнийг газрын албад тэр гадна зураг гаргаж байгаа тэр нөхдүүд хамтраад тэр зургийн дагуух газруудыг төрүүлж өчөд худалдаж авдаг байж болцсохгүй байна. Яг тэгэхээр улс одоо нөхөн олгороор тэр улсуудад мөхөн нь шүү дээ мөнгө өгөхийг мэдчихсэн учраас. Тэгээ нэгэнтээ худалдаад авсан нөхдүүд маань юу гэж ярьдаг вэ гэхээр асар өндөр үн хэлээд явчихдаг. Тэнцээ зам тавихыг тухайн иргэн мэдэхгүй байх учраас тухайн үеийнхээ аншаар нэг 10 сая ч үт юм уу 20 сая төгрөгөөр зарчдаг. А нөгөө нөхөр тэрнийг нь худалдаад авцсныхаа дараа улс тэрүүгээр нэгэнтээ тараас хийсэн чинь өөрчлөх арга байхгүй тохиролцох хэвээр тэгэхээр 100 сая 200 сая төгрөг нэгдэг тухай хэрэгтэй. Энэ би үнэн байж магадгүй гэж боддог. Зарим нөхцөл ингээ хараад тахад. Тэгэл замын ажлыг хэдэн сараар гацаагаад зүгээр л суулгаад байдаг айлуудын тухай яригдчих.
Уг нь бол тэр улсууд нэг тийм их шуналтай гэр хороололд байж байгаа асуудал бол тийм их шуналтай улсууд бас биш шүү дээ. Өөрөд нь зам ойртож хийж байгаа баярлжил байгаа улсууд байхгүй уг нь. Гэтэл тэрийг санаатаагаар галзаагаад хэдэн сар боллоо байна гэдэг мөнгө авах гээд байна гэдэг нь энэ миний яриад байгаа хардлагатай бол нийлцэхэд болов гэж боддог. Тэгэхээр энүүнийг бас ингээд сайн бодож альва юмыг хийхдээ зөвхөн мөнгө ашиг харна. Мэдээж бизнес хийж байгаа хүн үйл ажиллагаа явуулж байгаа ашиг харах ёстой. Гэхдээ ашиг харж болохгүй салбар гэж байна шүү дээ. Хүний амин насны төлөө, хүний эрүүл мэндийн тухай, хүний тав тухайн төлөө. Яг тэгэхээр бид нар чинь цөөхүүлээ. Сайн ерөөс садан болдог. Айгуул цагаан сараар хоорондоо золгодог л усууд шүү дээ. Тэгэхэд хүн хүнийхээ төлөө, Монгол хүнийхээ төлөө юм дээр хитрхи их ашиг харж явах хавд болох хэрэгтэй байхгүй. Барилгын компанийн хувьд ч тэр зам тавьж байгаа компанийн хувьд тэр дээрэс нь удирдах байгаа нэртэй мөнгө төгрөг идэж ууж байж болзошгүй энэ саяны факттай холбоотой асуудлын хувьд ч тэр. Тэгээ бид нар өнгөх ер нь ертөнцөөс буцахын цагт 2 м квадрат газар хангалттай шүү дээ. Тэгээд хитрхи их мөнгө хураасан улсуудыг миний сонсож байгаагаар баахан хулгай болохын аргаар мөнгө олоод идчихсэн улсуудын хүүхдүүд нь хар тамхи хүмүүжлийн доголдол гээд бүх юмараа дүүрсэн. Тэгээд үр хүүхдтэй тим ирээд үлдээх юм бол тэр мөнгөөр яах гэдэг. Тэр арай ондоогоор харж эхлэх хэрэгтэй шүү дээ. Бид хандлага өөрчлөх тухай яриад шүү дээ. Хандлага. Хүн нэг төрснийх мэдээж сайхан юм хэрэглэхийг хүсэлгүй яах вэ? Сайн машин унахыг хүсэлгүй яах вэ? Гадаадад амрахыг хүсэлгүй яах вэ? Гэхдээ бид нар үлдэхдээ энэ сайн хүн байсан шүү. Муруутай сайхан хүн байсан шүү. Энэ ёстой энэ хүний буйнаар бид нар жаргаж байгаа шүү гэж хэлүүлээд үр хүүхэд нь тэрний үр шимийг хүртгэл илүү их сайхан болов. Түүнээс эцэг гэж адгийн шар байсан. Одоо хар хүүхэд хард намгч ингэж хэлээр мэдхгүй. Тэр хүндэд ямар юуны төлөө яваад байгаа. Ямар зорилготой. Явуулдаг гэж л харж байна. Royal Peak Entertainment Media Group та бүхэндээ хэрэгтэй бүхнийг танд хүргэх богц худалдааны сувг. Нийгэм улс төрийн мэдээллийг халуун цэгээс нь хамгийн түрүүнд хүргэх Сэдэв ТV. Эрүүл амьдралын хэв маяг, зөв сонголтыг танд уламжлах Гэгэ телевиз. Хүүхэд залуусын боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийх Оргил ТV. Entertainment ертөнцийн дэх сонин содон шинэлэг бүхнийг танд сонирхуулах RP Entertainment сувг. Хөгжмийн ертөнцийн шин саргуу бүхнийг танд шууд хүргэх Дуу шоу гэсэн 6 сошиал сувгийг санал болгож байна. 21 аймаг болон дэлхийн 8 улсад манай төлөөлөгчид мэдээлэл, нэвтрүүлэг, контент бэлтгэн 8-аас 22 цагийн хооронд 700 мянган хэрэглэгчид шууд хүргэн ажиллаж байна. Амжилтын оргил өд хамтдаа Royal Peak Entertainment Media Group. Яг энэ өнгө үзэмж тийм ээ дээрэс нь хөгжил нөлөөлөх маш олон хүчин зүйлүүд байдаг багтаа наацхан хувь хүнээс хувь хүний хандлага тийм ээ ярьж байгаа. Тэгэхээр хувь хүний хандлагаас гадна одоо яг бид нарыг өдөр тутамдаа стресстүүлж байгаа яг их нүдэн дээр өөрчлөгдөхгүй байгаа асуудлууд маш олон байна л да. Жишээлбэл бол яг түрүүн хэлсэн зам тээвэр те дээрэс нь нийтийн тээврийн үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж эдгээр зүйлүүд бол асуудлууд бас орж байгаа байх гэж үзэж байна. Тэгэхээр сүүлийн үед тээврийн хэрэгсэл нэмэгдсэнтэй холбоотойгоор бас зам төвжрэл нэлээдгүй хэсэж байна гэж хүн болгон яриад асуудлуудыг нэг гэл яригдаа яваад байгаа шүү дээ. Тэгэхээр хотын хөгжөөл зам тээврийн оролцоо буюу одоо яг энэ төвчрээд байгаа энэ асуудлыг ер нь ямар гарц гаргалгаагаар ер нь шийдэж болт юм бэ? Одоо бол яриад яваад байгаа маш олон жил энэ талаар ярьлаа шүү дээ. Хүн амын төвлөрөл хот руугаа орсон учраас хүн болгон машиндаа болцсон учраас зам байгаа учраас гэж маш олон асуудлуудыг ярьж байна. Бид нар асуудлыг жоохон цогцоор нь том харж үзэх хэрэгтэй л да. Бид төвлөрөл яриад одоо сөүлөд хараад байхад энэ бүхэл хүндрэл бэрхшээлүүд энэ улсуудын мөнгө болох арга хэрэгсэл болж байна. Энэ улсууд бол асуудлыг би шийдэх гээд байна гэхээс илүү энэ асуудлыг улам хөндрүүлж тэрнээс мөнгө олох гээд байна гэж хараад байна. Шийдлүүд нь бол аль хэдийн гарцсан байгаа л да. Бид нартэй биднэргүй дэлхийд даяар тэндээс энэ бэрхшээлүүд ганцхан өнөөдөр Монгол тохиолдоод байгаа. Дэлхийн бүх орнд тохиолдоод энийг шийдэд ирцэн байхгүй юу? За тэгээд сая энэ хөрөлсөх яг уу сөргөн өөр эрх баригч нам манай намыг бичж гэлээ гэсэн бас хүнийг дандаа тэгэл утга учиргүй харлуулахаас илүү утаа бас тодорхой хэмжээнд буурлаа шүү дээ. Энэ бол эхний үйл. Дараагийн үйл улам сайжрах чанарч байх. Энэ явандаа бид утааг болох тухай яриад байгаа гэж. За тэгвэл төгжрлийг ч гэсэн шийдэх боломж байгаа юу? Байгаа. Гарц байгаа. Энэ бол бидний ясан судалгаагаар Улаанбаатар хотод өдөржин байн авж байгаа машинуудын 40-45% нь хувийн такси
эрхлэгчд байгаа. Ажлын байр байхгүй. Орон нутгаас баахан залуучууд ирсэн. Хамгийн богино хугацаанд эзэмсэж болох мэргэжил нь жолооч. Монгол даяар хийж бүтээх ажиллах газар тариалан, барилга, зам, уул уурхай одоо ингээд мал аж ахуйгаас ахуулаад эдгээр насны залуучууд нь энд юугаа хийх гэдэг. Нөгөө охтууд нэг дээд улсрал эзэмсэн нэртэй нутагтаа буцаж очдоггүй. Би дээд сургууль төгссөн өндөр нөгөө гой мундаг гэд би боловсрол дипломтой хүн би үнэний дэлгэн шувтахгүй гэдэг энэ хотод хөвдөд байдаг. Тэгэхээр нөнөө залуучууд нь тэнд ажиллаж байхгүй, малж байхгүй, эхнэрч байхгүй болохоор энэ чэнээсээ тэндээс хүрээд ирдэг. Нэгний пирус авчдаг, нөгөөх нь бас голддог. ПТГ-ний пирустэй ч гэсэн энэ боловсрал хүнтэй байсан. Тэгээ ямиг бирийн яриад байгаа ямар нэг юм ярихаар цаашаа том сэдв рүү явж орчод байгаа. Бид нэр аливаа асуудлыг томоор харахаас өөр аргагүй болцсон. Тэгэхээр энэ ажлыг яаж байх вэ? Шийдэх боломжууд бүрэн бай. Эхний ээлжид энэ солонгосууд бол BRB гэдэг юу хийж байгаа? Тусгай шугамын автобус гэдэг хийчихсэн. Энийг нь гаргамаар байна. Энэ гаргаад ирсэн байж хаад гэрийнх нь үүднээс автобус нь 5 минут тутам ирдэг бол хүмүүс заавал машин унаад тэр машина тавих газар руу хотод зүдрэх ямар шаардлага эсвэл ачуулаад автобуснаас суугаад ирнэ шүү дээ. Миний танаас асуугаагүй те. Дээрээс нь та хэлхийг хүсэж байгаа ийм зүйл байвал бас хэлэхгүй юу? Ер нь бид нар нийслэлийн иргэд гэж ярьдаг юм л да. Хуучин бол намайг бага авахад нийслэлийнхэн босод энэ аймагийнхандаа бусад бүс нутгийнхандаа үлгэр жишээ нь болдог гэсэн. Хотын хүн гэж. Хотын хүн ирлээ гэж бахарах. Хотын хүн гэж бахархдаг. Хотын хүндэд очлоо гэж хөдөөний орон нутгийн иргэд маань тэр хүнийг харах гэж авчирсан идэ будааг нь амсах гэж очдог тийм үлгэр жишээ ч юм уу. Бусдандаа үлгэр дуурайл болсон усуд байлаа л да. Одоо тэгэхээр бид бас нэгэнтээ нийслэлийн хүчин тухай ярьж байгаа. Бид ч гэсэн одоо тэр хуучныхаа байр суурийг буцааж олж авах болчихъя. Эхлээд өөрөөсөө орчиндөө цэвэрхэн амьдрах тухай ярьж гэлээ. Цэвэрхэн. Цэврээс бүх юм эхэлнэ. Сайн сайхан. Дэг журам хүртэл юм. За угаасан гэр ороололд амьдарч байгаа бол угаацаа зөрүүлэлтийн юмд насгаж сурья. Үнсээ хогийн савндаа хийж сурья. Хашаандаа ядаж ам бүлийнхаа таваар нэг мод тарьж ургуулж сурья. Тарьчих амархан. Ургуулах хэрэгтэй чухал. Магадгүй бид өдөр бурхан багшийн сургаалтанд хүртэл байдаг гэх чинь лээ. Гэхдээ тарьж ургуулсан модны тоогоор буйн харивчдаг гэж. Тэгвэл тэр модыг ургуулцгаад явах юм бол энэ бурхан багшийнхаа сургаалыг хэрэгжүүлээд бүгдөө мод тарьчих юм бол бид Улаанбаатар хот маань ой модон донд амьдрах юм байна шүү дээ. Тэгэхээр орчноо өөрчлөхийн тулд одоо дахин яриад байгаа хувь хүн өөрөөсөө эхлэе. Хандлага өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе. Хог хаяхаа болий. Орчноо хайрлая. Гой сайхан болгохын төлөө явъя. Хин нэгэн орчныг цэвэрлж байгаа цэвэрлэгчл цэвэрлэх тухай биш. Тэр цэвэрлэгчийг энийг цэвэрлсэн бол дахиад өөр газар дахиад хог буцаж ирэхгүйгээр өөр газрын хог цэвэрлээд Улаанбаатар улам цэвэрхэн болоосоо гэхийн төлөө. Зам дээр хог байх юм бол аваа хогийн савнд хийж сурахын төлөө. Бид нэг тийм хаанаасаа хинээсээ сурчихсан. Нэг л их тийм өөлөн ихийн үрсад Чингис хааны хүүхдүүд хар бор ажил хийх ёсгүй гэдээ яриад байдаг. Нэг л их том ярьсан усуд. Гэнчтэй манай Чингис хаан ч хүртэл өөрөө загас жарахаа бариад маллаад явж ирсэн. Гэвч Монголын нууц төвчөд ч байж байгаа. Тэгэхээр хаан хүн гэхээр л ажил хийдэг хүний тухай ярьдаг юм байна л. Тэгэхээр одоо бид нар нэг юм худлаа хөөрсөн, хөөсөрсөн нэг л их тэнгэрийн юм ярих одоо болцоогоод орчинд миний оролцоотой миний хот, миний хорон, миний эргэн тойрны хүмүүс маань сайхан болно. Бид улам сайхан болно гэсэн итгэл үнэмшил өвөртлөхийн төлөө явах хэрэгтэй. Миний итгэж явдаг зүйл байдаг. Монгол улс маань маш тийм сайхан орн болно гэдэгт бол огт эргэлздэггүй. Монголын манай ард иргэдийг бол ард иргэдэд гадаадынхаа атаархдаг цаг ирнэ гэдэгт огт эргэлздэггүй. Монголд очиж амьдрах юмсан Монголд очихын төлөө ингээд хүн мөнгө хураадаг цаг ирнэ гэдэгт би огт эргэлздэггүй. Тэрнийг харин та бид нар танаа үеийнхэн энэ нэс юм үзэж залуучууд бас энэ ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаа хүмүүс та бидэл нийлж бүтээн. Тэгэхээр та бүхэнд амжилт хүсье. Тэгээд
бид бүхэн хамтдаа байж улс орноо өөдөн сайхан хөгжүүлнэ. За баярлалаа. За танд маш их баярлалаа. Энэ удаагийн дугаартаа за нийслэл хотын хөгжүүлэлт хувь хүний оролцоо, эргэн хүний оролцоо, тухайн хүний хандлага чухал юм а гэдгийг ярьлаа. Сэдв ТV-гээс өргөдөг нийслэл шийдэл нэвтрүүлгийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хэрвээ та энэ санал сэтэл хуваалцах гэж байгаа бол Сэдв ТV рүү бас өөрийнхөө хүссэн зүйлийг санал бодлоо хуваалцаж болно гэж хэлмээр байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.